30-аад оны зэвсэгт туслага. 60-аад оны үед дармаа өвгөн ийн хуучилсан юм. 30-аад оны зэвсэгт туслага анх хэрхэн өдөөгдсөн тухай өгүүлье. Энэ нь Хөвсгөл аймгийн Аршаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумдын нутагт анх өдөөгдсөн бөгөөд 1932 оны 4-р сарын 1 орой Аршаант сумын Бага Атцангийн гол хэмээх газар нутаглаж байсан Радна хэмээх тайж буу уурээд айлуудаар хэсвжилж явхдаа Аршаант сумаас хамтралын дарга банзрагч, сумын оршооны дарга гин нар хялгантын хамтрал дээр ирээд байна. Эднэр хамтралд хувь өрөнгөө дутуу өгсөн ажилд муу оролцдог хүмүүсийг алах гэж яваа юм байна. Ванчин богд их зэрэгтэйгээ морилон ирээд даа хүрээг эзлээд авчихсан юм гин. Ийм учраас улааныхан биднийг өрсөд алах гэж байна. Одоо тэгэхээр тэднийг өрсөд алхах хэрэгтэй болж байна. Ирэх үстэй болгоно нь буу зэвсгээ аваад шарын зэрэгт морд Шамблын дайнд оролцох. Хэрв Шамблын дайнд оролцохгүй гэвэл шууд буудан шүүгэж сүрдүүлсэн гэдэг. Тийм учраас тэр авийн ирчүүд Радна тайжийг арга буюу дагахаар болсон байна. Одоогийнхоор бол Радна тайж нь шал худлаа сенсац тэгдээсэн хэрэг байв. Түүнийг арга буюу дагалдаж явсан Цэцэрлэг сумын уугуул иргэн Аяагийн цэрэнд орж хэмээх 80 гаруй насны өвгөн 90-ад оны үед Баянгол дүүрэгт амьдарч байлаа. Радна тайжийн бүлгийг хялгантын хамтрал дээр ирэхэд тэнд бас л талд бүрээсээ дайшлагдсан олон ирчүүд цугларсан байж. Эсэргүү бослогын өдөөгчд хялгантын хамтралын дарга Чадраавлыг Аршаант сумаас ирсэн банзрагч тэргүүтэй 3 даргын хамт хүлээд хайчихсан байсан бөгөөд хүмүүсийн ярилцах нь тэднийг Аршаант сум дээр аваачаад алах юм гин гэлтэж байжээ. Гэтэл хэн нэгэн хүн сумын нарийн бичгийн дарга залууг улаан ховсгалч биш гэж байгаад тавиулжээ. Эсэргүүнүүдийн нэг болох Лут гэгч хүн Аршаант сумын 3 даргыг нутаг руу навч явах замдаа Зүрхийн давааны ам гэдэг газар ирээд банзрагчийг бярдаан буугаар 3 удаа буудаж алсан байна. Радна тайж хялгантаас хөдөлгөхөө өмнө Чойжин лам 90 дэндөв гэгчэд би улаантныг олж устгахаар шар зэрэг татаад Шамблын дайнд гарлаа. Та Аршаант сум орж бандит гэгэний хийд дээр бидэнтэй нийлж шарын шашныг мандуулах ажилд оролцогдсон гэсэн бичиг явуулжээ. Чойжин лам үүнийг нь үзээд хүн алж нүглээр шашныг мандуулдаггүй юм гэж дургуутсан Аршаант сумын удирдлагуудад Радна тайжийн явуулгыг танилцуулан та нар амиа бодцгоо гэж хэлүүлж байсан гэдэг. Сумын удирдлагууд Чойжин ламын айл дурыг хүлээж аваад эвлэлийн үүрийн дарга Шар хэмээх дармаагаар Хөвсгөл аймгийн удирдлагуудад яаралтай мэдээ хөргүүлээд өөрсдөө оргон зайлсан байна. Харин энэ үед Тарвагчин Бурайд гэгч хөөрүүер 30 гаруй хүнийг дагуулan Цэцэрлэг сумыг эзэлж авахаар хялгантаас гарчээ. Гэтэл хожим их сургуульд багшилж байсан ардын багш Чойжил сүрэн агсныг эргий лавг хэн нэгэн хүний даалгавраар Цэцэрлэг сумынханд урьдчилан хил хүргэж амтсан байна. Бурайдын бүлгийг Цэцэрлэг сумн дээр ирэхэд албан хаагчид нь алга болсон байсан тул манер сумын дарга нарт хэн хил хөргөв хэмээн баахан өвчгөнжээ. Тэгтэл нэг хүн хээр морьтой хүн ирж хэлсэн байна гэх сураг гаргасан боловч лавгааг гэж тогтоож чадсангүй. Радна тайжийн бүлгийг Аршаант сумн дээр ирэхэд бас л тал бүрээс нь шар цэрэгт татагдсан хүмүүс цугларч байжээ. Бандит гэгэний хийдийн Жамсран гэгч лам хамтралын гэрүүдийн лоозон чимэглэлийг урш тастан шатааж харуулн хамтралын үхрийг хайр найргүй ядлаад махыг нь чанж босогчдод идүүлж байсан гэдэг. Мөн тэр даруйда Шамблын дайны үйл хэргийг удирдах Очир батын яам гэгчийг байгуулж тэргүүн төшмөл нь Залан хэмээх Жамсран цэргийн жанжин нь Дорж гэдэг болжээ. Тэр үед Хөвсгөл аймгаас албан ажиллаар явж байсан профессорн гэдэг залуу учир мэдэхгүй давхиж ирсэн байна. Түүнийг барьж хүлээд хоршооны дарга гэлэн хамтралын дарга Чадраавал нартай нийлүүлэн зэвсэг бүхий манаагаар харгалзуулжээ. Мөн тэр бандит гэгэний хүрээний дэрэгдэх борчуудын хороонд амьдарч байсан Бүдүүн Пагам лам нарыг шүүмжилдэг гэсэн нэр хож зүгээд байсан Бүдүүн Цэнд нарын 2 хүүхнийг барьж авчирчээ. Хожим 1961 онд Цэнд нь улсын баатар цол хүртсэн байна. Ингээд Очир батын яамны тушаалаар дээрх 5 хүнийг буудан хороожээ. Маргааш өглөө нь буудуулсан 5 хүнээс Чадраавал, Цэнд, Пагам 3 нь алга болсон байж. Тийм учраас Очир батын яамаар ихээхэн шуугиан болж босоо ороолон болов уу, чөтгөр шулмууд байсан болов уу гэж баахан ярилцаад бөөн эрэл сурал болсон байгаа юм. Төдөлгүйтэд Чадраавалыг ойролцоох хаданд хүнд шарахтай хэвтэж байсныг олоод дор нь буудаж алсан байна.
Хоёр будуун хүүхний нэг нь зузаан гуяараа, нөгөө нь хөндөй цээжээрээ буудуулсан байсныг эрэлжид олоод Очир хотын яам дээр авчирсан бөгөөд эсэргүүнүүд энэ хоёрыг хэрхэх тухай ярилцахад зарим нэг настангууд дээр үед эзний зарилгаар цаазлах хүний толгойг авах үед сэлмээр 3 завчаар даахгүй бол амийг нь уучилдаг байсан юм гинлээ. Тийм учраас нэгэнт буудаадаггүйг болохоор наад хоёрыг тугандаа мөргүүлээд явуулчих хэмээч. Эсэргүүнүүд харин настангуудын үгэнд ороод бүдүүн хочид хоёр хүүхнийг тугандаа мөргүүлээд тавьж явуулсан байгаа юм. Үүний дараагаар тэд хоршооны дарга байгаад буудуулсан гэлэнгийн төрсөн охин хөргөн хоёрыг улаан ховсгалчид гэж барьжлаад Очир хотын яам дээр авчирсан байна. Тэгээд тэд Магван гэдэг хүнд хандаж энэ хоёрыг буудаж ал гэж тусаажээ. Хариуд нь Магван би хоёрын хоёр хүн алах нь байтугай хонч алж үзээгүй гэж. Тэгтэл эсэргүүнээр ховсгалчдыг хайрладаг чамайг өөрийг чинь хамт ална гэсэн учраас Магван тэднийг аргагүй эрхэнд буудан хороосон гэдэг. Хожим Магван энэ тухай бусдад ярихдаа хүн алах хэцүү юм билээ. Нутгийн таньдаг залуучууд юм хэлээд хашгираад байсан. Юу хэлж байгааг нь би ойлгож чадаагүй. Би захиур буугаар буудсан учраас тэдний хөвөнтэй дээлэнд гал асаад байсан. Тэгээд юу болсныг бүү мэд миний нүд бүрлзээд ухаан балартаад явчихсан гэдэг байж. Эсэргүүнүүд дараачийн өдөр нь Хөвсгөл аймгийн намын хорооны дарга Пунцаг намжлыг намын итэвхтэн гэх 26 хүний хамт баривчлаад Аршаан цумын төв дээр ачааны машинаар авчирсан байна. Тэдний дотор явсан Сосор Арам гэдэг хүн хожим намын итэвхтнүүд нэгэн бяцхан толготыг эзэлж аваад чанга дуугаар яриа хэлцээр хийж эвлэрэл тогтоох тухай ухуулга хийсэн. Гэтэл босогчд өөдөөс буудаж удалгүй 60 гаруй морьтой хүн биднийг бүсэлж аваад хоржилоо гэж хашгиралдаж байлаа. Намын итэвхтнүүд дотор хожим намын төв орооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж байсан Догсмо хэмээх ганц эмэгтэй явсан. Энэ эмэгтэй эхний дайралтын үед муужраад унчихсан. Мөн ар булаг сумын дарга байсан Базар сад гэгч хөнгөн шархтаж өөр нэг хүн зузаан гуяараа буудуулсан. Энэхүү тулгаралтаар босогчдын нэгэн толгойлогч болох Арднаа тааж тархиа хаг буудуулж өгснөө дээр Очир хотын яамны шинэхэн тугийн ишин хуг боодогдсон. Үүнээс болж Очир хотын яамаар тугны иш хугарч өдөрдөгч Арднаа тааж буудагдлаа. Муу ёрын боллоо. Энэ нь нөгөө пагам цент нарын бузар эмсийг тугандаа мөргүүлснээс боллоо гэсэн яриа гарч өмнө нь суллаж явуулсан цент пагам хоёрыг дахин барьж авчираад буудан хороож байлаа гэж өгүүлсэн байхаажээ. Энэ ялтамд өгүүлэхэд бүдүүн хэмээх цэндийг 1961 онд Аршаан цуманд хамтралын даргаар итэвх зүтгэлтэй ажиллаж байгаад ховсгалын эсэргүү нартай зориг баатарлагаар тэмцэж гавьяа байгуулсан хүн гэж хөвсгөлөөс тодорхойлон улсын баатар цол нэхэн шагнуулсан байдаг. Гэвч цэнд нь үнэндээ хамтралын дарга байтугай ерөөсөө төрийн ажил алба огт хийж яваагүй хүн байсныг Аршаантын зарим хүн нотолсон байх юм. 30-аад оны үед Аршаан цуманд 5 хамтрал байсан бөгөөд үүний дарга нар нь тус нутгийн Чадраавал, Дорж, Бахуу хэмээх Бадрал, Даргаа хэмээх Гомб, өөр нутгаас ирж өлөн гидс авдаг ажилтан байгаад хамтралын дарга болсон банзарагч нарын хүмүүс байжээ. Мөн эсэргүү бослог гарсан тухай анхны мэддэг шар хэмээх дарма зохих газарт хүргэсэн байхад энэхүү мэдээг бүдүүн цэнт хэмээх эмэгтэй хүүг хүргэсэн мэтээр зоригтой хүүгийн тоос хэмээх номонд бичсэн байна. Хэдийгээр цэнд нь эсэргүү нарын гарт харамсалтайгаар амир өгцсөн үнэн боловч хамаатан буюу нутгархах хүмүүсийн худал хөөргөлтөөр баатар болсон байх жишээтэй. Аршаан цуманд анх болсон энэхүү эсэргүү бослогын төдөлгүйг хүрээгээ тэлж ардын цэрэгт алба хааж байгаад баруун үзэлтэй гэж халагдсан комиссар Хялар Жамц асхтын хүрээний дөвчин лам самбуу нарын удирдсан томоохон бүлэг болж Архангай аймгийн Тариад сум хүртэл өргөжсөн байдаг билээ. Ингэж хамаа намаагүй даварснаар тэд төрийн залхаан цээрлүүлтэнд өртөж бүгдээрээ хяар зохиулсан түүхтэй. Хөвсгөл Архангай аймагуудад игдсэн 1932 оны лам нарын бослогод лам нараас гадна ардууд маш олноороо оролцсон байдаг. Энэхүү бослогыг хоёрт техник, нислэх хүчний тусламжтайгаар хэрцгийлэн дарсан бөгөөд тэр ч байтугай химийн хороор цэнгэлсэн сум авчирч босогчд руу буудахыг тушааж байжээ. Дотоодыг хамгаалах орлогч дарга байсан Гевапил хортой сум хэрэглэхийг хориглож түүнийхээ төлөө хожим хилс хэрэгт орж цааслагдсан аж.
Сүм хийд лам нарыг хилмигдүүлэхэд зөвлөлт засгийн удирдагчид хэрхэн нөлөөснийг гэрчлэх өөр нэг баримт ерөнхий сайд Гиндэнд Сталины өгсөн зөвлөгөө байдаг. Тэрний үг гэвэл танаа улсын дотор нэг засаг нь Гиндэнгийнх, нөгөөх нь лам нарын засаг байна. Лам нарын засгийг аажмаар буулгаж авах хэрэгтэй гэсэн үүрэг юм. Энэ үүргийг Гиндэн эсэргүүцснээр аимшигт хилмигдүүлэлт эхэлсэн түүхтэй.